Bueno. Numero. Why? What? Go? Doctor? Doctor? Papa? Iron? İşte vurayım ama. За сайн байцгаана уу? Шинэхэн видеонд тавтаа морил. За та нартайгаа уулзаагүй бас хөрхөн утсан байна. Тэгээд нэлээ утсан болоо жоохон сандарчлаа камер харсан чинь. За тэгээд өнөөдрийн видеогоор би та нартайгаа гоо сайхныхаа ширээгээ тогтжуулах энэ видео хийх гэж байна. Тэгээд гоо сайхныхаа ширээг тогтжуулах видео хийх гэсэн санаа орж ирснээс биш юм хумаа судлаа. Тэгээд захиалгасаар л жоохон утсан. Тэгээ бас хүл орой морой гэд ачаа бараа гайлтаар хүлээгдээ. Тэгээл нэлээд удлаа. Тэгээд тэгсэн finally ирсэн. Тэгээд өнөөдрийн видео хийх гэж маш тогтолтой байж байна. За тэгээд энэ одоо байгаа миний ширээ бол яг ийм байдалтай байгаа. Тэгээд энэ 4 жилийн өмнө би энэ ширээгээ хийлгэжсэн. Тэгээд эдгээр юмнуудын ч бас тэр хавцал авч ирсэн санагч энэ одоо зарим нэг нь хуужрах нь хуужраад хагарах нь хагараад одоохондоо жоохон солимоор санагдаад байсан. Тэгээд юу яж юм. Өнөөдөр зарим юмнуудаа солино. Тэгээд та нартаа бас тэрийг хуваалцъя гэж бодож байна. За тэгээд та нар маань сонирхож ивэл цааш нь мөрөглүүлээд үзээрэй. За юу ялчлаа. Би аваад ирлээ. За энд болохоор юу байгаа вэ гэхээр ийм юмнууд уруулын будаг зарим нэг юмдаа хийх юм. Одоо пластик нэг юу байдаг да, ширээн дээр байдаг да. Та нар бас мэдчих таа. Та нараас авахыг хүсдэг л өгөх байсан байлгүй. Би бас хүсэж авсан өөртөө. Ийм. За би энийг хідүүл бас тавьж байгаад би танад харуулна. Дараа нь болохоор ийм жижиг нөгөө тэн мэн highlight mic тавьдаг. Ийм байна. За дараа нь болохоор ийм хөөрхөн юутай. Ирвэхэд ийм шилэн. Энэ яг зурган дээр хийсэж бүр гоё ирсэн байлээ. Зурган дээр нэг жижигхэн нэг сони мар сонжигдсэн. Жижигхэн хараад байсан чинь ингээд бодтоор болохоор айгу том юм байлээ. Миний гараас энэ хэвцэг хэлээ. Ийм гоё. Энэ дотор нөгөө хөвөн ч юм уу скол нэг лаа байдаг штэ. Лаамаа хийж болно. За дараа нь болохоор энэ болохоор нөгөө юу байхгүй. Спонж тавиад тэгээ бас юу тавьчихдаг. Нөгөө спонжо тавиад тэгээ бас нэг юугаа тавьчихна. Хүдэрний юу муугаа ингэ тавьчих болно. Бас хөөрхөн парлонууд маань бас ингэ хөдлөрдөг штэ. Тэрэн зэрэгтэй. Тэгээ дараа нь болохоор ийм салфетикний сав. Гэт энэ бас айгу жижигхэн л харагдсан чинь ингээд бодтоор мангар том юм билээ. Ийм том. За тэгээ дараа нь болохоор за энэ юу вэ гэхээр нэг багс угаадаг. Угаалтуудаа ингэж хийж агаад багсаа ингэ угаадаг юм байна. Би дараа та нартай багс яаж угаах талаар видео хийнэ гэж би бодож байгаа. Тэгээ та нар маань багсаа зүг угаавал бас багс чинь илүү удаан эдлгээтэй байна. Тэгээ та нартай бас дараа нь видеогоор багс угаах талаар өөрийнхөө туршлагаас та нартай хуваалцнаа.
Би үгүй ягаан өнгө зэгсэн гэсэн надад юм ногоо нэг явуулсан гэдэг. За энэ болохоор хогийн сав. Миний хууч хогийн сав бүр ийм амар болсон ингээ хагарцсан. Хагарч магараад ийм амар болсон. Тэгээд хогийн сав зөрн авлаа гэж. Яа нэг юм их. За одоо эднэрийг ингээ гоё тавьцгаая. Иймэрхүү. Хаагддаг юм бахта. Хаагдахгүйсэн зүгээр дээ. Угаас шууд хогоо хаял. За энэ хогийн сав одоо ингэж юу вэ? Тэтгэврт нь гаргая та. Тэгээ миний салфетик болохоор ингэж салфетикээ болохоор энэ дотор хин. Юу ийм хөөрхөө. За ингээд салфетикний сав маа хөрөн baasтай. За хогийн саваа энэ тавиад салфетик энэ тавьчих. За одоо эднэрийг бас бүгднийг огцруулнаа. Миний хуучин энэ спонжны юу болохоор юм байсан. Ингээ бас зэвэрч мэврээд ингээд мохолцсон. Нэг спонжтай хамт нэг спонж авахд нэс ирж исэн. Аль дээр ирж исэн. Ингээд спонжуудаа тавьчих. За энэ спонжуудаа царай муутай нэг будаг болчих. Чүм ухаарахтай. Угааж байгаа тамина дараа нь түрэн. За энэ миний огцруулъя. Юу вэ? За эднэрийг ингээд хэрэггүй ингээд цааш нь тавьчих. Ингээд нэг ингээд тавьчих. За энэ шилээ шин тавьчих. За энэ миний бас шин тавихгүй. Энд бас нэг хүн будтай ирэлдэг спонжууд байгаад байна. Энийг одоохондоо хүн будахгүй юм шиг цааш нь тавина. Одоо ингээ харангуйч миний ширээ ингэж харагдчихэв. Ийм сандалтай. Энэ сандалыг бас би солино. Энэ Nike-гаас авч исэн сандал нэлийн удаж байгаа хөөх юм амар хуучирцөн жахс. Энийг солино. За тэгээд одоо ингээ шүүгийн маань ингээд идэх байхгүй юу? Ийм замбраагүй ингээд юунуудтай. Юмнууд нь ингээд энэ шүүгэнүүдийг бас жоохон цэгцэлмэл эхлээд юу ч зин дээгүүрхий энэ хэдүүлээ. Юу вэ? Жоохон цэгцэл гээд үзье. Одоо эднэрийг ингээд тийш нь тавиад ойр нөгөө нэг пар тасраад амар хүйтэн байна уу манай гэр. Тэгээ би амар зузаан цамц өмссөн. Та нар бас даарч ийн үү гэдэг. Би жоохон ядж яасан дарамтгал та. Дараад. Гэртээ дараад гадаа ороо халуузаад. За одоо болохоор юу яах вэ юу? Энэ жижигхэндээ хийн. Энэ жижигхэндээ яах вэ гэхээр энэ жижиг ийм пудер юу нэ та. Ийм хайлайт ийм жижигхэн тэн эднэрийг хийх гэж байгаа. Хамгийн хэрэгэлдэг те. Өөр зүйл ингээ хэрэг болоод байдаг юмнуудаа тавина. Тэгээд нөгөө гой будаг мудаг аваад идэг тэгснээ гой харагдахгүй ингээл хөглөрөө захарч юмс муухай юм биш үү. Тэгээд миний хайртай гой будагнууд энд байна.
Гэвчи. Зэрэглэгчээшн тавьчи. Хөмсгний гээл. Тэг хөмсгний гээлийн тавхгүй. Миний гоё чихвч байна. Энэ чихвч нэрээсээ амар гоё удаан цэнгээ барьдаг өстой гоё чихвчүүлээ. Яг хөгжим сонсдог та нарт байвал юу тэр iPhone-ы юу юм уу чихвч. Нэг хүмүүс юм ориг юм чихвч авчвал нэлээ цэнгээ гоё удаан бариад амар гоё таалагдчихсан надад. Тэгээ манай нөхөр надад бэлгэлсэн байхгүй юу? За эднэрүүдийг хэрэггүй юм бас хайнаа. Нэгэнт ингээд юугаа янзлж амж бас эднэрийг янзлаад зихцэлчи. Тэгээд гоё. Юу яа. Энэ шүүгэн мөгийг ингээд айтаахан болно. Би нөгөө юу яасан байхгүй юу? Нөгөө нэг том юм байсан. За байж гараа би нэг юм марцсан байна. Энэ дууг нэг юм байгаа юм байна. Тэгээд би энийг болохоор юу яасан байхгүй юу? Энэ лаг юу хатад ийм юм баггүй ийм уртаараа ийм томороо. Тэгээ биений уг энэ шүүгэн дотроо ингээд тавих гад авсан. Тэгсэн чинь томцсон. Тийм болохоор одоо би яг яахаас таагаа сайн мэдэхгүй л юм. Тэгээ энэ шүүгэндээ орчуулав энэ дээр ингээд хөдрөөд авахгүй амархгүй. Та нарт харуул из ингээ амар томцсон байхгүй юм. Энэ шүүг амар жижиг юм билээ. Нараа ингэ томцсон. Ийм том. Энэ дотор үгэн ормоор байгаа байхгүй юу? Энэ дотор орохгүй. Тэгээ одоо би энийг хаана тавих вэ? Ийм том. Та нарт хэрэгтэй юу энэ? Та нарт хэрэгтэй бол энийг надаас худалдаж аваарэ. Ой загсан үнээрээ та нарт зарнаа. Тэгээ энийг одоо ийм томоор нь би одоо хаанч тавих юм. Уг ингээд энэ та нарын ийм шүүгэнүүд чинь том бол энийг ингээд багтаачвал амар газтай ингээд юунуудаа тэнүүдээ янз бүрнүүдээ ингээд хийчихнэ. Тэгээ яг миний шүүгэн шиг ингэж хөглөхгүй. Та нар манд над руу юу хэрэгтэй бол над руу юу яарэ? Над руу миний Instagram руу ч юм уу над руу холбогддог. Нэг надаас авч болно. Тэгээд юу би энэс жоохон жижигнийг ирэн хийгч бодож байгаа. Энийг тэгээ олдох нүггүй юу. Энэ бол одоо арай л том юм шүүгэн дотор багтахгүй. Тэгээ энэ дээр ийм олон бахарч энэ чинь энийг бас ингээд дээр гаргаад тавьчихаар олон хөглөрөөд их юм энэ дээр байгаад тахаар би жоохон тийм юм тавьтаач ийм энэ хайрын зайны жоохон том байвал зүгээр шүү дээ. Тийм ээ. За тэгээд дүрхлүүлээ би энийг ингээ хийцаарай. Ингээд хийцэн. Энийг хайлайт энд. Ингээд нэсний хайлайт хийц. Бас ишиж. Тэгтээ ямар гоё ярагдчихна. Хөрхөн царайлаг харагдчих. За тий зарим нэг дууссан хэрэггүй юмнуудаа хаяа. Нош хадгалаад ах би амар дурггүй. Ер нь гэлгээс хэрэггүй бол хаяал дуусан бол хаяал юм тийгдэг. Тэгж амар юу цуглуулаад хайж чадахгүй хүн бол биш. Хайчдаг. Бас тэднийг хэрэглэхгүй тэглэнгээл. Тэнийг жоохон цэвэрлээд дээ. Тэгээ одоо би юу яах чинь? Энэ ширээгээ жоохон цэвэрлээд тэгээ нэг ширээний гадруун дээр бодогнууд
айгүйх болчдөг штэ. Тэгээд саяны нөгөө нэг гайхмаар эднэр бол арилахгүй штэ. Будаг юм чин тэгээд ийм тосон цэвэрлэгчээр арилгачууд будаг болохоор сайн ингээд арилдаг задраад. Ус мусаар бол эднэр чи арилахгүй штэ. Тэг ингээд миний хэрэгэлдэг юу болохоор энэ болохоор юу арьсанд маань таардгүй. Тэгээд би ингээд гадаргуул сэвэрлэгчдэг. Янз бүрийн иншрээ мэрийг авчих та. Тэгээд энд бүр амар чичээ. Тэгээд ямар ч хамаагүй арьсанд чинь таардгүй тийм цэвэрлэгч байдаг штэ. Тэгээд тэрүүгээрээ бас арайч тэг хямдхан нэг тийм тосон цэвэрлэгч. Ширээнийхэн гадарууг арилгачихна. Тиа болцсон. Сэний бодгийг ингээд арилгацсан. Жоохон дотор. За. Тэнийг юмрхөө. Тэгээ энийг ингээд тийшээ хийгээд энэс ер нь дахиад нэгийг авъя гэж ер нь бодож байгаа яг энэ талд нь. Тийм ээ. Ингээд хажууд тавьчихна. Багтахгүй нэг тийм. За би эднэрийг ингэж тавьсан. Роллин бодгонуудаа энд ингэ праймеруудаа тавьсан. За энд болохоор теннүүдээ яа нэг иймэрхүү ус маань. За ингээд нөгөө хогийн сог салфетка тэгээ миний хогийн сог энд байна. Чи за эднийг ингээд тавьсан. За одоо болох юу үлдсэн? Энэ миний арьс арчилгааны юмнуудыг хаана яаж бас тавих вэ гэдэг. Эднэр бол ингээл өрөөлтөө ингээ байждаг. Тэгээ миний бодлоор эднэрийг бас нэг тавих нэм тавиур одоо ирж байгаа. Тэгээд тэрийг ирэхлээр бас эднийг тавиад та нартай бас ерөн эцсийн байдлаар харуулъя. Одоохондоо яг ерөнхийдөө нэг иймэрхүү харагдчихээн. Түрүүнийх нь бас ямар байсан бэлээ? Одоо бас ямар харагдаж байгаа юм. Энийг ч тийшээ тавьсан ч болох юм дөө. За тэгээд юу вэ? Дараа нь бас жоохон өргөчгөр юм нэмэгдэхээр өргөжлүүлэе гэж бодож байна. За одоо болохоор юу вэ? Одоо миний энэ хуучин сандал маань болохоор ийм сандал байгаа. Тэгээд нэлээд суужсэн. Танд түрүү хэлсэн байх тий. Одоо энийг солино. За тэгээд ерөнхийдөө болж байна. Тэгээ одоо арьс арчилгаад дутуу. Тэгэл за ер нь бол ийм. За би энийг одоо ямар сандал авсан бэ та надад харуулъя. За ийм сандал авсан байгаа. Одоо энийг ингэж халнаа. Хөөрхий юм бас надтай нэлээд онцсон. За нэг шил тойл болсон л гээ. Юутай боллоо да. Ширээтэй, сандалтай. За ямар харагдаж байна? За сая бид хоёр энэ юу ачлаа нөө ширээн дээр тавих бас нэг 2 юм ирсэн. Тэгээд сая одоо энийг бид хоёр бичгээд юугаа бэлдэж байна. Камерага тавьж байна. За өнөөдөр зөндөө их ажилтай байсан. Тэгээд бас карго ирсэн гэд нөгөө хэдийн юмнууд маань бас нэг хагас усаараа ирсэн байна. Тэгээд та нартай бас харуулъя гэж бодлоо. Нөгөө ширээн жижиг өрөөндө тавих гэж байгаа юмнуудаас 2 ачаарсан. Тэгээд эхнээсээ энэ нь болохоор юу вэ? Би нэг юм цаг цагсан байхгүй юу? Тэр маань ирсэн байна. Тэгээд юу залгууртай USB-гээр хаст юм бэ. За би энийг нэг юу хүүхдийнхээ орны хажууд тавих гэж байгаа. Эсвэл ширээн дээрээ тавьж магадгүй. Тэгээд тавиад бас нэг харуулъя. Энэ гэрэл хастаг байхгүй энэ дээрээ.
Дараа нь дахиад нэг юм хэвлэн ирсэн. Энэ болохоор юу яадаг? Бүлэг их юм уусгүй наач тэмүүлээ хаан дээр. Би өнөөдөр зүгээр гадар яваад одоо энэ орой болсон байна тэгээд гээс бас нэг зарланга видео хийчихье гэж бодоод ийм ингээд залгачдаг. Бийлээ бас энэ заагарч ажилладаг. Ингээд бас тавьж байгаа бас би зургийг авъя. Унасан хөөрхөн айгүй хөөрх ирсэн байл. За одоо энийг цараа энэ дотор юу байгаа юм бэ? За энэ юу юм шиг вэ? Яа би энийг бүр амар удаан хүлээж баг сар гарангийн дараа авч ийн. Би бүр альбэл гэсэн баг алга болчихвол гэж бодсон. Би алга болов гэсэн байна. Ямар зэвдрийг бол юм шиг байна. Зүгээр байна. За энэ бол хөргөвч. Гоо сайхны хөргөвч. Ёо чамаа ямар их үлээ. За дотроо залгуур нь чидэм яаж чидэм ангиж чидэм за хөрх иржээ өстө хөрх юм. Ингээд хаачна. Тэгээ энэ болохоор толтой ингээд оо хөрхнөө. Тэгээ нэг ийм л юм байна. Тэгээ юу вэ? Энэний бүр дэлгэрэнгүй яах юм. Тусдаа би видео хий. Тэгээ энэ дотор нөгөө гоё арьс ажиллагааны юмнуудыг хийж агаад тэгээд юу вэ? Та нартай бас хуваалцъя гэж бодож байна. Хөрөгчийн дотор юу хийж болох вэ те? Тэд нарыг та нартай бас хэлж өгье. Бас хөрөгч юунд хэрэгтэй байдیں۔ Те? Одоо ер нь арьс ажиллагаа сонирхдаг охтууд ер нь хөрөгч бас чухал л да. Зарим нэг хөрөгчөнд байх хэвээр арьс ажиллагааны бүтээгнүүд байдаг. Ер нь бол чийшүүлэх витамин C эднэр гэх ер нь серумнууд хөрөгчөнд хадгалал илүү сайн үр дүнтэй гэж хүмүүсээ сонсч ирсэн. Тэгээд би бас өөртөө нэг авсан. Тэгээд гоё юм байна, хөрх юм байна гэдэг. Би чинь бараг жил бодсон ах уу гэл ер нь хэрэгтэй юу яг хэрэгтэй юу гэл бодон байж нэг авсан. Тэгээд finally авслаа. За тэгээд юу вэ? Үлдснийг бас дахиад ирэхээр ингээд та нартай бас харуулад тавиад тэгээд явъя. За энэ удаагийнх болохоор ингээд боллоо.